Манай улс анх 2001 онд эдийн засгийн бүсчлийн бодлогоо баталсан боловч өнгөрсөн хугацаанд загвар нь хурдцтай хөгжиж байгаа эдийн засагт хоцрогдож улмаар 2015 онд хэрэгжилт нь дууссан байдаг. За 2018 он гарсаар бүс нутгийн хөгжилд нийцсэн шинэ бүсчлийн бодлого боловсруулах ажлыг эхлүүлж, бүсчилсэн хөгжлийн онол арга зүй аргачлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 орчим эрдэмтэн судлаачдаас бүрдсэн эдийн засгийг бүсчлийн хөгжүүлэх төвлөрлөг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий арга зүйн зөвлөл байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр бүсчилсэн хөгжлийн олон улсын сайн туршлагаас суралцах сан солилцох зорилгоор Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, холбооны Бүгд найрамдах Герман улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачдыг урьж бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бахруулыг зохион байгуулж байна. Төвлөрлийг сааруулах бодлого буюу одоо энэ бодлогыг боловсруулах ажлын хэсгийг бол офисээр байгууллагад ажиллаад явж байгаа. Тэгэхээр бол бидний хувьд бол тодорхой үр дүнг бол 2020 он хүртэл одоо энэ Монгол Ардын намын засгийн газар бол гарах гам зүйтэй гэсэн байр суурьтайгаа бол эрчимтэйгээр ажиллаж байгаа. Үүний нэг тоо жишээ нь бол өнөөдөр энэ олон улсын онол практикийн бахвал болж байгаа гэж ойлгож байна. Доктортой хөгжлийн зорилтуудыг 2030 он хүртэл бол гаргаад дэлхийн нийт бол зарлаад явж байгаа. За Монгол улс ч гэсэн 2030 оны доктортой хөгжлийн үйл баримтлалыг бол их хурлаас баталсан байна. За энэний араас нь гарч байгаа урт хугацааны нэг бодлогын баримтчиг бол бүсчилсэн хөгжлийн бодлого буюу эдийн засгийг бүсчлэн хөгжүүлж төвлөрлийг зохицуулах ийм асуудал дээр онцгой анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ том зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд одоо хаана ямар бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай байдлаар хийх ёстой вэ гэдэг энэ төлөвлөлт нь бол бүсчилсэн хөгжлийн бодлого дээр орж ирж батлагдах ёстой байна. Бүсчлийн бодлогын товчоор аялал жуулчлал хөдөө аж ахуй аж үйлдвэрийн бүсүүдийг тогтоож тухай бүрд нийцсэн эдийн засгийн өгөөжтэй бодлого боловсруулах, цаашлаад бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй харилцан зохицуулалттай болгоход оршиж байгаа юм. За орчин цагт олон улсад бүс нутгаар нь хатуу хязгаарлаж заасан бус орон зайн бүсчлийн бодлогын загварыг түлхүү барьж байгааг олон улсын бахваралд оролцогчид тодтогж байлаа. За түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад бүс мужаар нь эдийн засгаа бүсчилж улмаар нэгнээсээ хараад тусаар хөгжих боломжийг нь нээж өгдөг. За энэ нь эдийн засагт харилцан өгөөжтэй байдгийг ч хэлж байлаа. Бүссэн хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн орон зай орноор үзэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн орон зай бол яг одоо өмнө бидний нөгөө 5 бүс сулгаж хувааж ирсэн тийм хатуу юм хэр хязгаар байхгүйгээр эрэнд эдийн засгийн альвааны үйл ажиллагаанд татгатан орж байгаа орон зайнуудын хэлбэрээр энэ бүс нутгийн хөгжлийн бодлогыг авч үзэх шаардлага бий болоод байгаа юм. Яг тэгвэл одоо бид нар ингээд яг эргээд аваад үзэхлээр аваач нөгөө юу нэ босоо нэг хэдэн бүс хийсэн шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө босоо бүсийг чинь яг дотоод асуудлыг ингээд шийдэх гэхэлэр нэгэн бүсийн нэг аймаг нь нөгөө бүсийнхаа нэг аймагаас ямар нэгэн байдлаар хамааралтай орсон тогтноод байдаг. Тэр хоёрын хооронд заавал эдийн засгийн харилцаа ба нийгэм эдийн засгийн харилцаанууд явагдах болчиход байдаг. Гэтэл энийг болохоор хоёр талд заавал хоёр институт бие даасан одоо тэр орон нутгийн институтс шийдэх болоод байдаг. Тэгтэл өнөөдөр тэр маань альва нэг асуудалд хүндрэлт болоод байна. Монголчууд бас ер нь бол Германуудад суралцах зүйл их байгаа. Гэсэн хэдий ч Герман улс бол одоо өөрсдийнхөө орон нутгийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг бол одоо төвлөрсөн биш, илүү их эрх мэдлийг мууж улсууд болон одоо орон нутгууд буюу одоо энэ доошоо өгсөн байгаа. Тэр утгаараа бол хөгжлийг одоо доороосоо төлөвлөх, доороосоо бодлогыг гаргах, хамтран ажиллах, нөгөө талаасаа энэ хийж байгаа ажлууд маань өөрөө хувийн хвшлийг шууд дэмжих энэ холбоосуудыг маш сайн гаргах. За өнөөдрийн бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бахварлаар дээрх байдлаар олон улсын сайн туршлагуудаас судалж, санал солилцож, өөрсдийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлж, нэгдсэн ойлголтод хүрэх юм. За энэхүү олон улсын бахварлалд төрийн болон олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод хувийн хвшлийн төлөөлөл зэрэг нийт 250 гаруй төлөөлөл оролцсон юм.